Ховд аймгийн засаг даргын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан шинэ ховд хөтөлбөрийн хүрээнд шинэ ховд жаргаланд товчилт үйлчилгээний компани орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр байгуулсан байдаг. Өмнөх иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар тухайн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж байсан бол энэ удаагийн тэргүүлэгчдийн ээлжид хуралдаанаар тус байгууллагын төсвийн зардал төлөвлөгөө бүтцийг баталлаа. Ингэснээр 3 үндсэн чиглэлийн хүрээнд 40 хүрээ ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ховд хотын ховны менежмент хогтой холбоотой бүхэл асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах юм. Ховд аймгийн жаргал сумын энэ хогны асуудлаар бол манай аймгийн удирдлагууд маш их хичээж ажиллаж байгаа. 16 оноос хойш бол Ховд аймгийн хог бол үнэхээр хэцүү байдалд байсан. Энэ бол Ховд хотын зэг хогны зэгийг одоо замтай, гэрэл түлхтэй болгож одоо машин тэнэг тоног төхөөрөмжөөр хангалттай дэмжсэн байгаа. Одоо хогны зэгээс гадна Ховд хотынхоо энэ жаргал сумынхаа нутаг дэвсгэрийн хогон дээр маш их анхаарч энэ жил ийм шинэ аж ахуйн нэгжийг байгуулан ажиллаулж байгаа. Энэ үйл ажиллагаа маань одоо ингээд төсөв төлөвлөгөө бүтцээ батлуулснаар үйл ажиллагаа эхэлж байна гэж ойлгож байна. Энэ бол Ховд аймаг жаргал сум Ховд хотынхоо одоо хогтой холбоотой хогны менежменттэй холбоотой бүх асуудлыг энэ аж ахуйн нэгж хариуцсан өнөөдрөөс эхлэн ажиллах гэж байгаа. Манай аж ахуйн нэгжийн одоо зорилго нь бол ирээсэл Ховд хотыг жаргал сумын ард иргэдийг хоггүй цэвэр зэмцгэр байлгах ийм л одоо гол үүрэг нь энэ. Манай бүтц бол нийт 40 ажилчинтай жолооч, ажигч, зам талбайн үйлчлэгч одоо нэрв нэгтлэн гэх мэтийн 40 ажилчин байгаа. Нийт 10 техниктэй бульдозер ковш, 2 ковш гэх мэтийн бункер татагч, шахагч гэх мэтийн ийм 10 техниктайгаар манай үйл ажиллагаанд одоо ороод ажиллах гэж байна. Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар Шимус, Ховд сурга, Мянган уулзалт, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, төсөл арга хэмжээний жигсаалт батлах тухай, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийг Хөдөлмөрийн Баатар анагаах ухааны доктор профессор Арим Мэдийн отгон далай нэрэмжит болгох тухай, аймгийн хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөл байгуулах тухай, төрийн дэд шагнал тодорхойлох тухай, баяр наадам зохион байгуулах хороо байгуулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн батлаж холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргалаа.